Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайн байцгаана та бүхэнд өдөр мэндийг хүргэе. За намайг Гамболдын сайхан санаа гэдэг Тархуул аймгийн Хонгор сумын соёлын төвийн даргын ажлын албаг Стга. За миний би Бодотоог Таслбек. За тэгээд Тархуул аймгийн Хонгор сумын сайхан соёлын төвд одоо бүжгийн багшаар ажилладаг байгаа. За тэгээд өнөөдөр хоёр юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр Мэдээж татварын талаар. Сайхнах энэ татвар төлөх нь ер нь зөв буруу. Татвар төлөх нь маш зөв. За энгийн би чад за суманда исэн бүтээн байгууллагаас тань зүйл л да. Энэ гой засмал зам байна тий. Энэ яг юуны өрөнгөөр бүрддэг юм бэ? Татвар уу? TV чад тэр хэлээд байна шүү дээ. Өө тэгвэл ер нь яриад байвал их юм байгаа юм шүү. Одоо ингээл те сумдаа ингээ хийж бүтээсэн бүх зүйлээс ер нь татвараар орлого бүрдүүлдэг гэсэн үг үү? Тий, яг зөв. Тэгээд дээрэс нь монголчуудынхаа тийм ээ татвар төлөөд татврын орлогоор бүрснээр яг юу хийдгийг, яг манай сумд жишээлбэл яг юу хийгдсэн бэ? Зогсхон хоёул дурд идэх үү? За тэгэл та. За Яа. За өнөөдөр саахан алтай өдөр. Хоёр өдөр. За би чамд ерөөхдөө татвар төлөвлөл хэрэгтэй юу гэж асуусан тий. За одоо яг тайлбарлаад өгч. Манай сумын хэмжээнд бол маш гоё. Энэ дөнгөж саяхан шилдэнд орсон. Сагсан мөнгөний талбай. За энэ гэдэг сургуулийн 5 дугаар ангиас доош хүүхдүүд тоглодог сайхан тоглоомын талбай. Энэ урсгалд ингээд сайхан хүүхдүүд дүүр ингээд тоглож байгаа сарж байна уу? За тэгэхээр би чаас ингээд асуух гэдэг. Татвар төлсөн зөв буруу юу? Зөв юм байна, зөв юм байна. Яалч зөв юм байна шүү. Татвараа төлснөөр тэр төлсөн одоо татварынхоо одоо бүрдүүлсэн орлогоороо өнөөдөр сайхан сумдаа ийм сайхан хөрөнгө оруулалт хийсэн ба штэ. Тэгээд Яг тийм боо. За тийм ба. За энэ сарвчанд нэг хэдэн хүүхдүүд сууж байна. Татварын талаар ерөнхийдөө ойлголт байдсан болов уу, гүн болов уу? За тийм. За. Сайн байна. Сайн байна уу? Энэ манай нараа хавчид болсон. За тийм үү. Ага нээшээ сууч. За. Хоёрхан ингэж юу? Хүүхдүүдээс юм асуухгүй. Татварын талаар ерөнхий ойлголт байна хүүхдүүдээ. Байхгүй. За одоо аскасаа ойлгосноо хүүхдүүдэд яриад өгч. За, татвар гэдэг юм эсвэл тийм хүүхдүүдээ. Одоо та бүхний одоо энэ сууж байгаа сандал энэ сарвч тийм үү? Тоглож байгаа тоглоомын талбай. Тийм ээ? Энэ саксны талбай. Энэ бүх зүйл чинь татварын орлогоос үүссэн Бүртэл тий. За яагаад вэ гэхээр ч ээж авч ингээ сайхан хөдөлмөрлөд ажил хийгээл явдаг шүү дээ тий. Түүнийхээ улсдаа татвар төлдөг. За тэр татварыг орлогын бүрдүүлсээр гад өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай ийм сайхан сарвчтай та нар ингээ гоё сууж. Тэгвэл ээж аваад өөрийнхөө цалингийн 5% ч юм уу 10%-аас нь өрөөд татвараа төлөх боломжтой гэсэн үг үү? Яг зөв. Бүр айгу мундаг хэлжтэй. Энэхэд одоо ойлголт авсан уу? За зөв. Тэгэхээр аска татвар төлсөн зөв буруу юу? Зөв юм байна дарга. Эх оронч үзэл гэдэг нь татвар төлөхөөс эхэлж байгаамаа. Татвар төлнө гэдэг чинь Монгол улсын үндсэн хуулиа эхэмлэн дээдэлж байгаагийн нэгэн хэлбэр юм аа. Та бүгд татраа төлцөөгөр. Таач бич татвараа төлцгөө.